томоогийн өөрийнх нь нууц хугацаанд болохоор ерөөхдөө 2-3 хоног байдаг. Тэгээ хүүхдийнхээ юунаас шалтгаалаад харилцан айлгүй 7 хоног үргэлжлэж болдог. За халдварын их уурхай нь болохоор томоогийн халдвартай хүн байгаа. Тэгэхээр томоогийн халдвартай хүн яг өрөө тасалгаанд одоо ханиаж найдахад агаарт цацагдсан томоогийн халдварын вирус нь өөрөө яг тухайн өрөө тасалгаанд 2-8 цаг орчим ирэхэд байдаг. Тийм учраас нөгөө ард иргэдтэй гол нь хэлэхэд амны хаалтаа маш сайн зүүгээжээ, амны хаалтыг маш сайн зүүж хэвшээжээ, 2-3 цаг тутамд амны хаалтаа солиоч л гэдгийг маш сайн зөвлөмөр байна. За дээрэс нь өндөр халуурч байгаа хүүхдүүд нь өөрөө бөөлжис болгож байгаа хүүхдтэй яг адилхан шингэн алдалт гэдэг юмд маш их хэмжээгээр ордог учраас шингэнийг ердийнхээс 2-3 дахин болгоожээ гэж эцэгчүүд бас зөвлөмөр байна. За хүндэрж байгаа ерөнхийдөө уушгины хатгаагаар хүндэрж байгаа тохиолдлууд нь дийлэнхтэй нэгдүгээр томоогийн вакцины хийлгээгүй хүүхдүүд маш ерөнхийдөө өвчний явц нь ерөнхийдөө хүндөвтөр хэлбэрээр явагдаж байгаа. За дээрэс нь суур өвчтөй хүүхдийн хувьд болохоор суур өвчтөй. За ямар нэгэн төрөлсөн мэргэжлийн эмчийн хяналтанд байдаг хүүхдүүд бол ерөнхийдөө нэлээд хүнд явцтай явж байгаа. За тэгэхээр эцэг эхчүүдэд болохоор яг амьсгалахад төвөгтэй, амьсгалын тоо олшрох, за дээрэс нь цээж хонхолцох, ядарч сулдах, хүүхэд амьсгалах бүртээ яраглах, хоол ундандаа ерөөхдөө дургу болох, хоолны дуршил муудах, за хөхрөх зэрэг шинжүүд илэрх юм бол яралтай ойрын одоо харьяа дүүрэг болон өөрийнх нь гэрт ойрт байгаа эмнэлэгтэй хандаарай, эмчит үзүүлээрэй. За тэгээд эмчит үзүүлснээрээ эмчийн бичиж гисэн эмчилгээг яг эмчийн заавраар өгөөч гэж зөвлөмөр байна.